Та нарын бодлоор дэлхийн хамгийн том байс юу вэ? Буруу байлаа. Энэ бол мэдээж Oggy and the Cockroaches. Oggy ба Jomny цуврал нь 1998 оны 9 сарын 6-ны өдөр GAUMONT Multimedia студиэс үүсэлтэй билээ. Хэрвээ та энэ зохиолыг Америкт гаргалдаг гэж бодсон бол харамсалтай нүггүй л болов. Францын зохиолч Space Goose гэх зохиолоор нэгдсэн Geneviève Rainbow гэх хэм 7 цасны бүхий 160 сайныг бүтээсэн юм. Энэ бүтээлийн амжилтын нууц нь ямар ч үхэлдэггүй дорсон. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл Tom and Jerry, Charlie Chaplin, Pat Matt, Shaun the Sheep, Mr. Bean, Larva зэрэг бүтээлүүдийн нэгэн адил зөвхөн үйл хөдлөл нүрийн илэрхийлэлээр бүхнийг ойлгуулж дэлхийн хаан шимпүнд хүрдэг. Харин одоо миний ярих гэж байгаа бүтээлч мөн адил үгээр бус цэвэр хөдөлгөөн хүүхэлтэй дуу чимээг сонсохгүйгээр зөвхөн дүрслэлээрээ үзэсгээ татдаг онцгой маягтай юм. Тос үхлийн хананы гол санаа юу юм бэ? Oggy бол цэвэрхэн дутуртай. Тайван байдлыг ихэмлэн нэгэн сэхэр муур. Гэтэл түүний галтгоо болон амьдралын орон зайг нь байнга өмөлж талхааны эргүүлдэг 3 жам байдаг юм. Эдгээр 3 жамыг харахад жижигхэн боловч Oggy-гийн өдөр бүрийг сүрүүлж чадах хэмжээний том асуудал авчирдаг. Oggy ер нь амьдралдаа юу хүсдэг вэ? Түүний чин хүсэл бол зүгээр л 50 цаа ууж зургт үзэж гэр орноо цэвэрхэн байлгах. Гэтэл нөгөө жомнууд нь яг энэ тань байдлыг нь зориуд дэвдэж хаяа бүр яожилж хошигнож эсвэл хоолой нь булааж идэнэ. Ингээд л энгийн жижиг асуудал томоос томаадлын үед болж хоринда. Яагаад хүмүүс Oggy-г ингэтлээ хайрладаг вэ? Oggy бол хүмүүр шиг л тайван амьдрах хүсдэг нэг юм. Харин жомнууд нь амьдрал заавал гараад ирдэг жижиг асуудлуудыг төлөвлөдөг. Энэ үгэлтэй бидэнд жижиг бэрхшээл байсан ч тайвнаар энийгээ л авч болдгийг сануулдаг юм. Түүнээс гадна тоос үгэлтэй киноны нэг чухал зүйл бол world building юм. Цувралын баг тал солио анги нь түүний гэрт өрнөдөг бол яахан арга хүл цангууд нь гэрээс гадуур өрнөдөг. Тухайлбал хотын гэр, Оливиягийн гэр, Жакийн гэр, Бобби хашаа, сургууль, амтны өрөөлөн, ресторан, супермаркет, эмнэлэг, нэтэрэ юу арайх юм байна. Хавлаа. Гихмэд би бөгөөд сүүлийн сессонууд гадаад дөрнөө зогсохгүй бус цус орнуудын онцлогийг маш ойлгомжтой харуулдаг лээ. Тосерсийг үзэхэд нэг л тухтай байдаг да. Тэр нь хуучны гэмээр өнгө төрөлттэй бөгөөд бус үглийн кино шиг оршил байхгүй саунд эффектийг тулд ашигладагаараа онцлогтой юм. За бүгдээрээ тус анимашнгийн стайл болон ямар хэм маягаар хийдгийг сонирхъя. Тус анимашн анхаарсан хүмүүрийн хамгийн түрүүнд анзаардаг зүйл бол өнгөлгөн мөртлөө хуучны мэдрэмж төрүүлгөд дүрсэл юм. Энэ нь 90-ад оноос хасны нөлөө бүхэлдүүд нь заримдаа cartoon, squash and stretch болон exaggerated техникийг ашиглаж дөрүүдийн уян хатан төрөлхтэй болгосон байдаг. Тус хоёр техникийг тайлбарлавал squash and stretch бол анимашнгийн амьд харагдах хөдөлгөөний үндсэн зарчим юм. Энэ нь дүр эсвэл объект хөдөлгөөнд орж байхдаа уян хатан мэт өөрчлөгдөж харагдахыг хэлнэ. Анимашнд энэхүү эффект нь хөдөлгөөн, нүүрний авирал, үйлдэлийг илүү тод, амьд, ойлгомжтой болгох зарчим гэсэн утгатай. Яг л уран зохиолын хичээлээр байдаг шиг хэтрүүлж ялгаж болно. Хөдөлгөөнийг илүү том, өргөн, хүчтэй болгох, нүүрний эмоцийг илүү илэрхий, тод, хэтрүүлсэн болгох, биеийн хэл, позыг илүү эвгүй, сонгосон мэт харагдуулах юм аяг юм. За тэгэхээр та бүхэн тус цувралын хамгийн хөгжилтэй бөгөөд сэтгэл ханагсан ангуудыг ярьж өгье. Аль болох уйдахгүй гэсэн үгнээс товч бөгөөд тодорхой ярихыг хичээлээ. Smile. Тус анги нь Oggy хүнсээ цуглаад харих замаараа нэгэн хачирхалтай дэлгүүрээр дайрч гарч байгаагаар эхэлдэг юм. Дэлгүүр дээр янз бүрийн 9 шийдвэрүүд байсан бөгөөд тэр дундаас нэгээс Smile түүний анхаарлыг татлаа. За тэгээд эндээс нөгөө хараад байсан зүйлээ аваад гэртээ ирэхэд нөгөө л гурван маань хөргийн манай хүнийг дээрлэж галтаагооноо суугаад гаргасан юм. Тэрний дараагаар зүгээс ус навцуулгад суугчээр нөгөө дэлгүүрээс авсагсан Smile-аа задлаад зүгхэд янзын цагаан улцнаас олоод хувирчдаг.
Түүний дараа лаг битүү болсон чинь мэдээж маань угаас хариугаа авалгүй л яхав. За тэр нь бүр сүлдээ рестерч Оги маань Смайла бүр өдөртмийн амьдралаа ярилдаг болоод байх үед мань Жови хулгайлгүй л яхав. Хорхи Оги маань өөртөө байсан Смайла алдсан учраас хахад нэгийг авъя гэж бодоод нөгөө дэлгүүр дээр л хинж байсангүй. Эдгээр тэгээд дампуурсан байсан бүүмэд. Ягаад ч юм дэлгүүрийнх нь хажууд тал байсан картон цаасыг Смайлага хэмжээгээр хажлаад буцаад гэрэл явдаг юм. За тэгээд айхтар болчонтой Жови маань манай Бобиг өөрөө зарцуулгацсан мань 3-ыг бас зарцуулгацсан байж байгаа. Тэгээд Жови маань айлгаж явуулчихдаг юм аа Оги. За тэгээд син хэлэхэд уг нь манай хүн Крастайгаа ярдах гэж хадгаж байсан боловч ягаад ч юм баснаа тус анги нь төгсөж байгаа юм. No home. Оги маань мөн л адил хүнсээ зулгаад гэртээ хавж байх үеэр тус анги нь эхэлдэг бөгөөд Диди хамт явж таардаг юм. Гэтэл маань хоёр гэрээсээ яаж ч яваад бүүмэд сансуугаар туурчдаг. Тэгээ хайж ерөөсөө олдоггүй. За тэгээд оройч болов. Мань хоёр маань бүр хөлдөж ухтгийн даваан дээр оргоных газар хайхаар болсон. Явж нэг танихгүй нөхөө үүрэнд орснаатай фейлдээд танашаанд орох гэж мөн л адилхан фейлдээд. Үнэн дараагаар нэг майхан олоод ороход нэг сайхан зассоор байж байх бөгөөд унтаж амрыг гэж бодоод байтал харамсалтай тэр нь зүуд байж байх нь тэр. Мөн тэгээд майхан гэзэнд амаар туулж хөвдөж байх хооронд манай хэд бас хөөргөм тариугын дэндээ нөгөө хоёроо алга болсны мэдээд гадуур дотор хайгаастай. Аргаа барсан хоёр маань өндөр шонгийн модонд зогсож байгаад гэрээ хайж болохоор болов. Эцэст нь Оги Диди хоёр төлөө гаргаж мандахруулнаар өөрийн гэрээ чүвэ олон ирэхэд бөөн улаан болоод зогсохгүй. Дараагийн асуудлууд маань эхэлснээр дуустдаг юм. Хаалатах. За би босчод ирэх гэлээ. Meanwhile, hi guys. За тэгж явах юм уух гээд явсаа би нэг 2 3 анги ирээд өгчээ. За хамгийн ихэнд ярих анги бол Оги and the Magic Pen. Энэхүү анги дээр нэгэн шулуум шүүрээр нисэж байхдаа санамсаргүйгээр харандаага Огигийн гэрийн дэвүүдээр унгааснаар эхлэх бөгөөд тэрийг нь Диди маань олсноор энгийн нэгэн харандаа биш гэдгийг олд мэдэх юм. Түүний дараагаар Диди нөгөө хоёр найзтай хэлж нөгөө хоёр ч мэдэж Жовил болсон юм аа юу гэж зүгээр байгаад байгаа. Түүгээрээ цэргүүдийн Оги руу таарч өдөж эхэлнэ. Тийхүү Оги харандааг авах гэж нацалтаад булаацалдаад бөө юм болохдоо харандааг хоёр баачна. Син солигдоход шулмыг яагаад ч юм цатаа зогсоочихсон өнөмлөхийг шалгах гээд асуусан шулуум өнөмлөхөө хайж байхдаа харандаагаа байхгүй байгааг анзаардаг. Харандаагаа авах гээд эртэл Огигийн гэрт дэлхийн 3 дугаар дайн болох нь холгүй байж байна. Мэдээж шулуум бүгдийн зогсоож хугарсан хоёр харандаагаа нийлүүлэн тэндээс яваад өгдөө. Ингээд анги дуусаагүй л дээ. Оги маань нөгөө 3-аараа гэрээ цэвэрлүүлээд анги маань дуусч байгаа. Энэ ангийг би нэг олон жил юм үзчихсэн юм аа. Тэгэхэд ялчгүй яг нэг юм бодогдуулж ирсэн ингээд. Энэ хоёр энэ дөрөв яагаад заавал хоёр багтах хэвээр бэ? Яагаад тэрийг юм шиг тэр андаага ингээд нэг нэгээр ээлжлээд хэрэгэлж болоогүй бол гэж амар бодож байсан гэтээ. Болохгүй л та. За ярих байгаа хоёр дахь ангийн нэр бол Olympics. Гэвгийнэт цонууд нь автоматар хаагдаад Жак Оги хоёр маань амар тэмцээ үзэх гээд идэж уух юм а бэлдээ сууж байтал шаврын халтууд орж ирэх бөгөөд зурагтыг нь хагалснаар шидэхэр болдог. Миний Олимп юм уу да. Гүн, зээрэнцэг шидэн, заваар уралдан, туял зур сэлэм, жуудо, мариуралтаа үгэж. Угасаал Олимп дэвтэ бүх юм биш юм шүү. За тэр хаагуур нь зурагт захиалсан байж л. За тэгээд нэг сайхан тэмцээнээ үзье гэтэл гай газар доороос хичээр Жови маань санамсруугаар ч юм уу санаатайгаар ч юм уу хэмэдэл ахиал хагалчихна. Ийхүү миний хоёр дахь ярьж байгаа юм а дуусчихна. Swim race. Нэгэн зууны налгар өдөр манай хэд бүгд уйдаастай байж итэл Оливия буюу манай Ягамор нэгэн тэмцээн зохиохоор болов. Ялагчтай орой хол идэх юм байх уу. За тэгээд бэлтгэл ажилдаа орох бөгөөд манай 3 ч юугаар дутгав. Хамгийн гол нь тэрхүү заваа өөрөө хийж уралдах бөгөөд тэмцээн маань ч эхэллээ. Энэ нэрээ заваар уралж байгаа тэмцээн шүү. Манай скрипт бичсэн. Мэдгүй тэгээд яагаад ч юм алдсан биш. Яг тэр үед тэмцээний маань 4 дахь оролцогчд маань ирдэг.
A few moments later. Ингээд тэмцээн дуусгын даваанаар Жак маань хэсэг зуурын улаан хуц авдیں۔ Энэ улаан хуц нь тэр байрандаа хөдлөхгүй нэгэд эзэхгүй зогсно гэсэн үг юм уу? Тэгээд ингээд шийдвүүлцдэг ч ингээд зогсчдаг. Бөө юм болж бариан дээр хэн ирэх вэ гэхээр Диди байдаг юм. Жак маань тгээс ингэсгээд фейл болчихсон. Огигийн маань завь өвдөрчсөн. Бобийн завь нь хөмөрдсөн. Гэт манай хэд бүгд тэнцэнэ өндөрлүүлэх боломжгүй болоод ирэх үед хаанаас ч Диди нэг дугуй төрсөөр барианд ороод ирэх юм тэр. За тэгээд манай хэд бүгд фейлдэж Диди маань Оливиятай хавд оройн цаг байснаар тусанг маань дуустав лээ. За чи ирж. За бай guys. Сангаараа хараад байгаа. Нараа. Ингээд Оги and the Cockroaches яагаад үеийн үе харилцаа байгааг харлаа. Үгүй ер нь бүхнийг ойлгуулдаг. Ингээр нь зээж уддаггүй дэлхийн хааж үзсэн ойлгомжтой анимашн өдр ховор болсон. Огигийн 50 жилийн урах 3 жамны түүх бол хүмүүрийн амьдрал дэх жижиг асуудлуудын төлөөлөл бөгөөд энэ нь бидний өдөрт мессежээ садтай ягаад л эхлээд жижиг мэт боловч эргээд харахад нэгэн том магадлал барж хувирдаг юм. За тэгээд энэ удаагийн бичлэг маань дуусч байна. Тиймээс дараагийн бичлэг хүртэл түр баяртай.